Өдөр бүр шавжаар хооллол яах вэ? Шавжууд тэд бидний эргэн тойронд байдаг. Дэлхийд 8 тэрбум хүн байдаг бол нэг хүнд 1.4 тэрбум шавж ногдохоор хэмжээний тийм их шавж дэлхийн экосистемийн нэг бүрэлдэхүүн хэсэг болон оршиж байна. Тэгвэл эдгээр бяцхан төрөл зүйл нь бидний хооллолтын ирээдүйд томоохон үүрэг гүйцэтгэж чадна гэвэл та итгэх үү? Америк нэгдсэн улсын зүүн эргийн 15 мужуудаар олон тэрбум Broadix хэмээх төрлийн царцааны нүүдэл болсон ба хүмүүс эдгээр амьтдыг хортон шавж гэж үздэг бол зарим нь амтад 100 шимэн харж байна. Хүмүүс өдөр тутмын хоолндоо шавж идэхийг хүлээн зөвшөөрдөг энтомофагийн ертөнцид тавтай барилна. Дэлхийд даяар 2 тэрбум гаруй хүн олон зууны турш шавжийг уламжилт хичээллэг хоол хүнс болгон хэрэглэж ирсэн. Жухамдаа Аристотель болон Геродот гэх эртний Ром, Грекийн гүн ухаантнууд хүртэл шавжийг өдөр тутмын хоолндоо идэх хүслийг дэмждэг байсан. Түүх өв соёлын үндэс нь шавжны хэрэглээг хэрхэн хүлээж авах тал дээр ихээхэн нөлөө үзүүлдэг. Мексик болон Тайландд шавжийг янз бүрийн амтлагчаар амтлан 100 шулган хэрэглэсээр ирсэн ба одоо ч гэсэн хэрэгжилж байгаа. Гэхдээ яг яагаад шавжийг хүний бид хэрэгтэй гэж үзээд өдөр тутмын хоолндоо ашиглана гэж? Энэ бүхний шалтгаан яг юу вэ? Шавж нь уурга, эрүүл өөх тос, витаминаар баялаг ба нүүрс ус багтай байдаг. Хэрвээ та бүхэн санаж байгаа бол Бон Жун-хо найруулагчийн Snowpiercer хэмээх кинон дээр галт тэрэгний хамгийн сүүл хэсэгт болох ядуусын бүсэд хүмүүс царцааны уургаар хоолдог ба яг үнэндээ энэ миксэрсэн шавжууд байдаг шүү дээ. Дахиад олон үхрийн мах идэж хэвссэн бидэнд эдгээрийг царцаа эсвэл хорхоогоор солих нь илүү эрүүл сонголт байж болохыг мэдэд маш их гайхах аргагүй. Бид төдийлөн мэддгүүл болохоос нунтаг, гурил, зурмаг зэрэг шавж дээр суурилсан хүнсний бүтээгдэхүүн бидний эргэн тойронд байгаа дэлгүүрүүдэд байдаг бөгөөд шавжийг хоол хүнсэндээ оруулах олон төрлийн сонголтыг санал болгодог. Хоол тэжээлийн ашиг тусаас гадна шавжийг хүнсний их үсэр болгон ашиглах нь байгаль орчинд ч гэсэн маш том ашиг тустай байдаг. Шавж нь үхэртэй харьцуулахад 12 дахин их тэжээл хувиргадаг. Өөрөөр хэлбэл ижил хэмжээний хоол хүнс хэрэглэснээр шавжнууд үхэртэй харьцуулахад илүү хурдан, илүү үр дүнтэй өсөж, биеийн жингээ өсгөж чаддаг. Түүнчлэн амьтны махаар хоол ихэд хүлэмжийн 4/1-ийг бүрдүүлж байдаг гэдгийг та мэдгэл байх л та. Ихэнх нь үхрийн махнаас байдаг. Нэгэн сонирхолтой зүйлийг дуулгахад дэлхий дээр бүхий л мошийн, галт тэрэг, усан онгоц, агаарын тээвэр гэх мэтлэн тээврийн хэрэгслээс нэгэн зэрэг ялгарч болох нүүрс төрөгчийн хэмжээтэй тэнцдэг. Шавж нь үхрийг бодвол ижил хэмжээний хүнсний уурга үйлдвэрлэхэд бага нөөц шаарддаг тул энэ үр ашиг нь шавжийг хүнсний түүхийд болгон ашиглах тогтвортой байдлыг авч үзэхэд чухал хүчин зүйл болдог. Шавжаар баялаг хоолны дэглэм шилжснээр бид хүлэмжийн ялгарл, усны бохирдол, газар ашиглалтыг эрс бууруулж ихтлийг хамгаалахад томоохон дэм болно гэсэн үг юм байна. Шавжийг хоол болгон ашиглахдаа зөвхөн гаднах хатуу бүрхүүлийг нь идэхээс гадна олон янзын сонголтууд бий. Идэж болох 1900 орчим төрлийн шавж байдаг бөгөөд тэдгээрийг жигнэх, шарах, тэрч байтугай хатаах зэрэг нь шавжийг өөр бүтцтэй, амттай болгож идэхэд таатай байлгадаг байна. Мэдээж эерэг зөвхөн шавжнаас бүрдэх хоолны дэглэм нь тийм ч тохиромжтой биш байж болох юм аа. Учир нь эдгээр нь A, C, E гэх зэрэг хүний бид зайлшгүй шаардлагатай амин дэмүүдээр дутмаг байдаг. Тэгэхээр та жирийн жимсг нь хүнсний ногооныхаа хажууд шавжийг орлуулснаар хоолны дэглэмээ илүү тогтвортой, тэжээлэг болгож болно гэсэн үг юм. Эсрэгээр нь ботход өдөр бүр зөвхөн шавж идснээр эдгээр амин дэмүүдийн дутмагшилд орох нь ойлгомжтой боллоо. Тэгэхээр тэр тохиолдолд та мөнгөн гүр эмнэлэг дээр очиж эрдсэн шинжилгээг өгч болно гэсэн үг. Мөнгөн гүр эмнэлэг нь 24 цагийн шуурхай түргэн тусламжтай бөгөөд 77 102 103 гэсэн дугаараар холбогдож арга хэмжээ авч болох юм байна шүү. Дэлхий дээр шин сорилтуудтай тулгарч тогтвортой хөгжлийн шийдлийг илэрхийлж байгаа энэ үед энтомофагийг нэвтрүүлэх нь эрүүл байгаль орчинд ээлтэй ирээдүйн түлхүүр байж магадгүй юм. Тиймээс шавжаар болох нь тийм ч муу зүйл биш байгааз. Explain.